Сайн байцгаана уу эрхэм үзэгчид та бүхэндээ мигмар гарагийн мэдээг айлтгаан дэвшүүлж байна. ДБС-ийн мэдээний албанаас эрхлэн бэлтгэдэг мэдээллийн хөтөлбөрийн маань 2025 оны 4 сарын 22-ны өдрийн мэдээллийн хөтөлбөр эхлэхэд бэлэн болж байна. Үзэгч та бүхэн хөтөлбөртөө анхаарлаа хандуулна. Эхний мэдээ, Дархны дулааны сүлжээ төрийн өмчит хувьцаат компани нь Дархуул аймагт дулаан хангамжийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байгаа байгууллагуудын дунд ажил мэргэжлийн уралдааныг Дархан Политехник коллежтэй хамтран зохион байгууллаа. Дархан хотын төвлөрсөн дулаан хангамжийн систем үүсэн хөгжсөний 60 жил Дархны дулааны сүлжээ төрийн өмчит хувьцаат компани бие даасан мэргэжлийн байгууллага болон үүсэн хөгжсөний 35 жилийн ой энэ он тохиож байна. Түүхэн энэхүү ойг угтаж тус компаниас сантехникийн засварчид гагнуурчдын ажил мэргэжлийн уралдааныг зохион байгуулсан юм а. Энэхүү уралдаан нь сантехникийн засварчид гагнуурчдын ажил мэргэжил үйлчилгээг олон нийтэд таниулах, хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, харилцаанд туршлага солилцох, амжилт бүтээлийг нь үнэлэх, дэмжин урамшуулах зорилготой гэлээ. Уралдааны төрлүүдийн тухайд ур чадвар сорих төрөл буюу ган хоолоогоор бэлтгэц хийж гагнах, мөн туршлага сорих төрөл буюу PVC шугамын угсралт хийх зэргээр оролцогчид өрсөлдсөн юм а. Ажил мэргэжлийн уралдааны тус компани зүгээс Дархан Политехникийн коллежтой хамтран зохион байгууллаа. Манай мэргэжилтэй ажилтнууд бол энэ инженерийн шугамж үйлчилгээ одоо хариуцдаг энэ байгууллагууд маань бол одоо захидлын сантехникийн засварчид мөн одоо гагнуурчид энэ болгон ч одоо бүгд Дархуул аймгийн дулаан хангамжийн системийн яг үндсэн үйл ажиллагааг авч явж идэг ийм мэргэжилтэй ажилтнууд байдаг. Тэгэхээр энэ ажилтнууд маань өнөөдөр одоо яг өөрсдөө яг мэргэжлийнхаа ур чадвараар гагнуурчдынхаа ур чадвараар сантехникийн засварчид маань засвар одоо үйлчлэгээ угсралтынхаа үйл ажиллагаа одоо чадвараараа ингэж өрсөлдөх ийм уралдаан болж байгаа. Энийг бол одоо мэргэжлийн үүднээс юу гэдгийг одоо цахилгаан гагнуурын хувьд бол одоо тухайн бэлтгэгдсэн одоо металл хийцээр гагнуурын ажиллагаа хийгдэнэ. За одоо сантехникийн засварчдын хувьд болохоор зургийн дагуу угсралтын ажлууд хийгдэнэ. Гагнуурчин мэргэжлээр 6 хүн оролцож байна. За энэ гагнуурчин мэргэжлийн уралдаанд шугам хоолой гагнах, шугам хоолойг 45 градусын налууд хөдөлгөөнгүй гагнах. За шугам хоолойг хавтан тулгаж хөдөлгөөнгүй гагнах гэсэн ийм хоёр төрлөөр оролцож байна. За мэдээж гагнуурчин бол тэргүүлэх мэргэжлийн чиглэлээр улсын хэмжээнд явдаг. За манай гагнуурчны мэргэжил бол бүх салбарт очиж ажиллаж байна. Уралдаанд Дархны дулааны цахилгаан станц төрийн өмчит хувьцаат компани, Дулаан шарын гол төрийн өмчит хувьцаат компани, Дархны дулааны сүлжээ компани, Дулаан дамжуулах алба, Дулаан түгээх хангах албаны 6 баг буюу 12 ажилтны бүрэлдэхүүнтэйгээр оролцлоо. Дархан дулааны цахилгаан станцаас 3 хүний бүрэлдэхүүнтэй оролцож байна. Нэг гагнуурч, нэг засварчин. За ер нь бол 15 жилээс дээш ажилласан өндөр туршлагатай засварчин гагнуурчтайгаа ирлээ. Дархан дулааны цахилгаан станц бол сантехникийн хэсэг нь бол 8 хүний бүрэлдэхүүнтэй. Тэгээд 2 хүний шилдэг засварчтайгаа ирж оролцож байна. Ажил мэргэжлийн уралдаанд манай компаниас бол 2 хүний бүрэлдэхүүнтэй. Нэг сантехникч, нэг гагнуурчин гэсэн бүрэлдэхүүнтэйгээр оролцож байна энэ тэмцээнд. Манай компани бол дулаан хангамж олон цэвэр бохор ус татан зайлуулах үйл ажиллагаа эрхэлдэг компани байгаа. Нийтдээ бол манайх 83 ажилтнтай байгаа. Тэмцээн зохион байгуулагдсанаар бол биенээсээ туршлага судлах давуу талтай ийм тэмцээн болж байна гэж ойлгож байна. Тэмцээнд оролцож байгаа баяртай байна. Тэгээд дулааны цахилгаан станц шарын гол болон бас өөр байгууллагуудаас ирсэн гагнуурчтайгаа ур чадвараар өрсөлдөж байгаа баяртай. Урд нь би станцд 11 жил байсан. Энд нийлээд нэг 13 жил эрчим хүчний байгууллагад ажиллаж байгаа. Хамгийн чухал мэргэжил. Гагнуураас шалтгаалж энэ ажиллаж явагдаж байгаа шүү дээ. Хамгийн гол дулаан түгээлт уур усны алдагдал байхгүй. Тэгж гагна гэдэг чинь бас нэг чадвар гэсэн үг тийм. Уралдааныг Дархны дулааны сүлжээ төрийн өмчит хувьцаат компани ерөнхий инженер хүрэл тоогоор ахлуулсан бүрэлдэхүүн хилэлцэн шүүж эхний 3 байрыг шагнан урамшууллаа. 1-р байранд Дархны дулааны сүлжээ төрийн өмчит хувьцаат компани дулаан түгээх хангах албаны отхон бол дахлагчтай баг шалгаран өргөмжлөл 1 сая төгрөг. 2-р байранд мөн тус компани дулаан түгээх хангах албаны мөнх баяр ахлагчтай баг шалгаран өргөмжлөл 600 мянган төгрөг. 3-р байранд тус компани дулаан дамжуулах албаны мөнх дахлагчтай баг шалгаран өргөмжлөл 400 мянган төгрөгөөр тус шагнууллаа. Дараагийн мэдээ
Монгол улсад гэрэл зургийн алба үүсэн хөгжсөний 90 жилийн ой гэрэл зурагчид уран бүтээлчлийг дэмжин бүтээлийг нь эдийн засгийн эргэлтэнд оруулах гэрэл зургаар Монгол улсыг сурталчлах ажлын хүрээнд 2025 оны 4 сарын 21-ээс 27 оны өдрүүдэд Фотовик 2025 арга хэмжээ улс орон даяар нэгэн зэрэг зохион байгуулагдаж байна. Ингээд нүүнтэй холбоотой арга хэмжээ Дархуул аймагт хэрхэн өрнөж байгаа мэдээлэлээр хөтөлбөрөөр үргэлжлүүлнэ. Дархуул аймгийн 10 гэрэл зурагчин өөрсдийн өнгө аясыг илтгэсэн шилдэг гэрэл зургуудаа дэлгэн үзүүлж байгаа. Хиймэр Адууны гэрэл зургийн үзэсгэлэн болон Дархны гэрэл зургийн нэгдсэн үзэсгэлэн дэлгээгдлээ. Гэрэл зурагчид фото зургийг газар дээр нь хөнгөлөлттэй үнээр дарах угаах үйлчилгээгч мөн үзүүлж байна. Түүнчлэн төгсөлтийн монтажны булан гаргаж студийн бүх төрлийн монтажны загварыг дэлгэсэн байна. Аймгийн музей сан хөмрөгт хадгалагддаг Дархан хотын түүхэн гэрэл зургуудыг та бүхэн энэхүү өдрөлийн үеэр үзэж сонирхох боломжтой. Дархуул аймагт гэрэл зургийн урлагийг сурталчлах бүтээлч залуусыг дэмжих зорилготой Ботовик 2025 арга хэмжээд аймгийн соёл урлаг аялал жуулчлал залуучуудын газар Нарыг хайрал гэрэл зурагчдын холбоо болон аймгийн музей Сумдын соёлын төвүүд хамтран залуучууд театрт зохион байгуулж байна. Дархуул аймагт үйл ажиллагаа явуулж байгаа, ажиллаж амьдарч байгаа 12 гэрэл зурагчдынхаа уран бүтээлийн үзэсгэлэнгээс гадна 21 аймгийн гэрэл зурагчдын дан морины зураг буюу адууны зургаар гаргасан хямар үзэсгэлэнгээр бол нээжин. За энэ хямар үзэсгэлэн маань 7 хоногийн туршид залуучууд театрын 2 давхрын фойонд дэлгэгдэн. За үүний зэрэгцээ манай Дархуул аймгийн маань гэрэл зурагчид уран бүтээлчдийн маань уран бүтээлийн үзэсгэлэнгүүд давхар дэлгэгдэнэ. За үүнээс гадна Дархуул аймагт ажиллаж амьдарч байгаа Ахмад олон залуу гэрэл зурагчдын уулзалт, за гэрэл зураг сонирхогч залуучуудад зориулсан сургалт, за мөн гэрэл зургийн уралдаанд ирүүлсэн уран бүтээлийн уралдааны шалгаруулалт, за мөн Дархуул аймгийнхаа хүүхд залуучуудын дунд зохион байгуулсан фото медаль шалгаруулах уралдаан зэрэг мөн хамгийн сүүлийн өдөр фото стрит буюу гудамжны гэрэл зургийг сурталчлах гэх мэтчлэн олон талын үйл ажиллагааг зохион байгуулахаар бид өнөөдөр үйл ажиллагаагаа аль бие усаар эхлүүлж байна. Тэгэхээр энэс дарханчууд маань энэ 7 хоногийн хугацаанд залуучууд театрын 2 давхар болон за аймгийн музейд дэлгэгдэх Дархуул аймгийн маань түүхийг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг тус үз сонирхохыг урьж байна. Ер нь уран зураг гэрэл зураг хоёр чих орхон л та. Ер нь уран зургаас гэрэл зураг ер нь бол үүдэл авч санаа авч гарч ирсэн байдаг. Тэгэхээр бол яг фото зураг гэдэг маань гараар зурсантай яг адилхан бас үйлдэлийг хийжээж өөрөөр хэлбэл фото зургийг бий болгодог. Тэгэхээр миний хувьд бол ер нь жоохон уран зургийн зураачаар бол реалист талдаа зурдаг зураачтай их төстэй. Тэгээд тийм учраас нэг арт хөрөг буюу ийм реалист ийм хөрөг зургуудыг дарах дуртай файн арт төрлийн гэрэл зургуудаар дагнадаг. Зурагч хүмүүс ч гэсэн өөрсдөө материал болон цаг хугацааны үед зардал гаргаад айгүйх зардал гаргацсан байдагтай адилхан гэрэл зурагчид бас жишээ нь хэвлэлтийн зардал гэх тээ. Тэгээд бас цаг хугацааны зардлууд гаргаж байгаа учраас тодорхой хэмжээнд уран бүтээлүүдээс бас ингээд худалдаалах тий борлуулах зардлаа нөхөх тий үзэсгэлэнд гаргасан зургуудын зардлыг нөхөх гэдэг ийм их асуудал байна. Энэ гэрэл зургийн үзэсгэлэнд 12 зургаар оролцож байгаа. Тэгээд сүүлд энэ жилээс болов 2 үзэсгэлэнд гэрэл зургийн үзэсгэлэнд оролцсон. Сүүлийн хамгийн том амжилтуудын нэг бол Орсын Веска Гран Приг авсан. Веска Гран При болохоор зөвхөн Орсын гэрэл зурагч дунд зохион байгуулагддаг. Тэгээд би Орсын гэрэл зургийн холбоонд бүртгэлтэй гишүүнээр явдаг учраас тэндээс Санкт-Петербургт цомоо хөрөнгөлтөд хүртэж авсан. Гэрэл зургийн хэцүү бүрдсэн бол яг янз янзын онцлогоос шаардна. Энэ зураг дээр жишээлбэл засвар дээр айгүй удаан хугацаанд ажилладаг. Бараг 7 хоног ажилласан засвар дээр нь яг байгалийн хүнд хэцүү нөхцөл гэх юм бол энэ нэмүсэн, тэнд нэмүсэн байгаа. Энэ мөсөн агууд дарсан. Энэ бол хасах 49 градус. Тэгэл манай охтууд ийм плачтай бараг хаас нүцгэн. Тэгээд ингээд айгүй хэцүү нэг машин руу ороод 5 секунд дарах. Яг нэг зургаас хамаарч хэцүү нас өөр. Гэрэл зургаар яг мэргэжлийн төвшөнд ажиллаад бол одоогоор 8 жил болж байна. Тэрнээс өмнө бол зураач байсан. Зураач болохыг хөмрөөдөд амьдардаг байсан. Миний нэг үг байдیں۔ Тоош дарах бүрдээ би нэг амьдралыг түүх болгож үлдээдэг. Дарханчууд та бүхнийг залуучууд театрын 2 давхарт бүтэн 7 хоногийн турш үргэлжлэх гэрэл зургийн үзэсгэлэн зарим очиж мэлмиг баясхан оюунда хөрөнгө оруулалт хийхийг урьж байна.
Хөтөлбөрт анхаарал хандуулж байгаа үзэгч танд баярлалаа. Дараагийн мэдээ. Умаа хүзүү болон бусад хорт хавдруудаас урьсан сэргийлэх хүний папиллома вирусын эсрэг дархлаажуулалт Дархан Улаан аймгийн хэмжээнд хийгдэж эхлэв байна. Монгол улсад жил бүр 150-аас 180 эмэгтэй умаа үзүүний хорт хавдраар нас орж байна. Мөн умаа үзүүний хорт хавдрын өвчлөлтөө хүмүүсийн 88% нь хожуу шатандаа буюу 2 дугаар үеэс хойш онцлогдож байгаа нь туу харамсалтай тоо баримтлээ. Тиймээс 2023 онд дархлаажуулалтын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хүний папиллома вирусын халдварын эсрэг вакциныг үндэсний тавлалт оруулсан юм а. Энэ нуг хавдртаа тэмцэх хамгийн чухал ажил болсныг салбар яамнаас онцолж байгаа юм. Тиймээс энэ хавдрын гол шалтгаан нөхцөл болсон хүний папиллома вирусын эсрэг вакцинжуулалт эхлээд байна. Тус дархлаажуулалтанд 11-ээс 14 насны охид хүүгүүд хамрагдаж байна. 24 оны дархлаажуулалтаас хоцорсон буюу 11 настай товлоор эзэн хүүхдүүд маань одоо 12-т болцсон байгаа. За тэгээд 12, 13, 14 настай хүүхдүүдэд сургуульд суурилсан цэгээр нөхөн дархлаажуулалтын маань үн төлбөргүй хийж байгаа. За манай өрх сумын багууд маань сургуулиуд дээр очиод ажиллаж байгаа боловч хүүхдүүдийн маань хамрагдалт одоо төдийлөн сайжрахгүй бага байгаад байна. Тэгэхээр энэний хамрагдалтыг бол зайлшгүй нэмэгдүүлэх шаардлагатай байна. Энэ папиллома гэдэг вирус маань өөрөө умаа хүзүүний хорт хавдар гадна бэлэг эрхтэн хошногны хавдар үүсгэхээс гадна бэлгийн зам бол амьсгалын замын одоо үе ургацэг үүсгэх дээрэс нь ам залгуурын хавдар үүсгэх юм олон төрлийн өндөр эрсдэлтэй хавдар үүсгдэг вирус байгаад байгаа. За энэ вирусын эсрэг вакцин гэдэг маань ирээдүйд одоо хүүхдүүдийг маань хавдраас хамгаална л гэж ойлгож эцэгчүүд маань хандах хэрэгтэй. Хоёрдугаар гэх юм бол энэ маань өөрөө товлын дархлаажуулалтанд орчихсон 17 жил судлагдчихсан вакцин. Тэгэхээр бусад одоо бид нар 2 хүртэлх насны хүүхдүүд дагуулчаад хийлэгдэг вакцинтай бол яг л адилхан вакцин гэсэн үг. Мөн 7.15-тай сургууль дээр хийдэг вакцин шиг адилхан. Тэгэхээр одоо эцэгчүүд зөвшөөрөх татгалзах гэсэн ойлголт байхгүй. Хуулиараа товлын дархлаажуулалтанд орсон. Дархлаажуулалтын тухай хуулиндаа өөрчлөлт орчихсон учраас энэ дээр бол эцэгчүүд маань бол эсэргүүцэх ийм бол шаардлага байхгүй уулна. 4 сарда 12, 13, 14-тэй хүүхдүүдийнхаа нөхөн дархлаажуулалтыг хийн. 5 дугаар сард болохоор 2014 онд төрсөн сараараа насыг нь тооцохгүй 14 онд төрсөн 11 настай эрэгтэй эмэгтэй бүх хүүхдүүдэд мөн л сургууль суурилсан цэгээр дархлаажуулалт маань хийгднэ. 18-аас дээш насны иргэд хүний папиллома вирусын дархлаажуулалтанд хэрхэн хамрагдах боломжтой вэ? За 18-аас доош насны хүүхдүүд бол шинжилгээ шаардахгүйгээр өрхийн эрүүл мэндийн төв дээр очиод сайн дураар төлбөрөө төлөөд дархлаажуулалтанд хамрагдчих болно. За 18-аас дээш насныхан маань болохоор шинжилгээгээ өгөөд папиллома вирусын халдварын одоо нэг халдваргүй байна гэж үзэх юм бол мөн 3 тоног төлбөрөө өгөөд сайн дурын дархлаажуулалтаар хамрагдвал бид нар одоо хэдэн жилийн дараа тохиолдох хавдраас өөрсдөө хамгаалж чадна гэсэн үг. Хаана бас тийм шинжилгээ хийгдэж байгаа вэ дарханд? Дарханд бол ерөнхийдөө хувийн лабораториуд хийгдэж байгаа. Төлбөр бол нэг 100-аас дээш мянган төгрөгийн өртөгтэй байдаг. Вакцины тухайд бас хийгдэж байгаа. Вакцин бол нэг хүн тон 23 мянга. Тэгэхээр одоо 15-аас дээш насны одоо үн төлбөргүй хийгдэж байгаас дээш насныхан маань одоо 3 тонн авахд 69 мянгаар төгрөгөөр л ер нь бол хавдраас өөрийгөө сэргийлж байна л гэж ойлгох хэрэгтэй. Хүний папиллома вирус буюу HPV нь умаа үзүүний хорт хавдрын голлох шалтгаан болдог. Тиймээс халдвараас сэргийлэх вакцин тариулах болон умаа үзүүний эсийн шинжилгээнд тогтмол хамрагдсанаар энэ өвчнөөс өрсөн сэргийлэх бүрэн боломжтой гэлээ. Дараагийн мэдээ. Гэрэл зургийн өдрөөд 2025 арга хэмжээ 2 дахь өдрөө буюу өнөөдөр дархны түүх гэрэл зурагт үлдсэн нь гэрэл зургийн үзэсгэлэнгээр үргэлжилж байна. Ингээд Дархан Улаан аймгийн музейгээс бэлтгэсэн мэдээлэлээр хөтөлбөр үргэлжлээ. Үзэсгэлэнд Монгол Ардын хувьсгалт намын төв хорооны томилгоогоор Дархан хотны ажиллаж байсан Махбол гэрэл зурагчны бүтээлүүд болох Дархан хотын бүтээн байгуулалттай холбоотой өмнө нь дэлгэгдэж байгаагүй ховор гэрэл зургууд тавигджээ. Найрамдлын Дархан хотын бүтээн байгуулалтын түүхийг гэрэл зургийн хальснаа авч үлдэх, архивын материал бий болгох, сурталчлан таниулах, улмаараа Дархан хотод гэрэл зургийн салбар байгууллагыг үүсгэн байгуулж, авч явах өндөр хариуцлагатай эрхэм хүнстэй үүргийг 1962 оны 2 дугаар сарын 16-нд Соёлын яамны харьяа гэрэл зургийн газраас Дархан хотноо томилогдсон ирсэн Монцомой агентлагийн ботоо сурвалжлагч гэрэл зурагчин Пүрвийн Махбол лаборант Жамсран Жавын Бадан Пантнарт хүлээлгэж байсан түүхтэй. Энэ мэтчлэн энэхүү үзэсгэлэнд очсноор та дархны түүхээр аялах боломжтой. За, манай Дархан аймгийн музейн санх өмөрөгт
нийт өнөөдрийн байдлаар 1465 үзмөр байгаа. Үүний одоо 498 гэрэл зураг эзэлж байгаа. Ер нь бол Дархан хотын музей анх байгуулагдалтаа гэрэл зургаар одоо давмгаалж анх байгуулагдчихсэн үзүүлэлт дэглэлтэй хийжсэн. Тэгэхээр өнөөдрийн хүрд байгуулагдсанаас хойш энэ гэрэл зургууд манай сан хөмрөгт хадгалагдаж байгаа. Тэгээ энэ гэрэл зурагч өөрөө нөгөө олон жил хадгалагдчихаар нөгөө эмзэг амархан одоо гэмтэх, урагдах магадaltaй учраас бид нар одоо үзэгчдэд яг үзүүлж чадахгүй сан хөмрөгтө хадгалж идэгэй. Тэгээ энийг олон нийтийн хүртэл болгох нь айгүй чухал учраас эхний удаа бид нар захим хэлбэрээр одоо үзэгчдийн хүртэл болгож байгаа. Тэгэхээр Дарханы түүх гэрэл зурагт үлдсэн гэдэг энэ сан хөмрөгт хадгалагдаж байгаа гэрэл зургийн тайлбарт каталог нэг нь байгаа. За энэ дээр ингээ ерөөсөө гарчиг нь одоо агуулга нь энд ингээ явж байгаа. Ямар агуулга байх вэ? За тэгээ энэ дээр ерөөсөө нийт одоо 498 зургийн гэрэл зургийн 200 гэрэл зураг нь одоогоор одоо судалгааны эргэлтэнд ороод энэ захим каталогт ороод бэлэн болж байгаа. За яг Дархан хотын түүх, соёл, бүтээн байгуулалт, аж үйлдвэржилт одоо тий хөдөлмөрийн баатрууд одоо хувьсгал тэмцлийн ахмад зүтгэлтнүүд за тэгээ тухайн үеийн нам төрийн удирдлагуудын бүх зургууд ерөөсөө ингэж энэ гэрэл зурагт үзүүлэгдсэн байна. Тэгээ нэг зорилго нь болохоор бид нэр эхлээд захим хэлбэрт оруулаад үзэгчдтэй бас хамтарч ажиллах сонирхолтой байгаа. Яагаад тэгэхээр одоо энэ зогсож байгаа хүнийг энэ манай аав байна, ээж байна гэд үзэгчдийн мэдээлэл бид нарт аягүй чухал байгаа. За энэ болохоор Орос мэрэгчлэлтэнд хэдэн он тийм хүмүүс байна. За энэ одоо хэтгийн одоо тийм барилга байна гэдэг ч юм хүмүүс аягүй биднэрт нэмэлт мэдээлэл хүмэл бид нар мэдээлэлээ аривжуулаад текстээ аривжуулаад бид нар ном болгож цаасан хэлбэрээр ном болгож энэ одоо 2025 онд гаргах юм байгаа. Тэгэхээр гэрэл зураг түүх өгүүлнэ гэж ерөөсөө яг Дархан хот анх байгуулагдсан гэрэл түүх ерөөсөө энэ каталогт явж байгаа гэсэн. Олон нийтийн хүртэл болох нь аягүй чухал. Энд чинь нөгөө соёлын хүртээмжийг бас нэг дээшлүүлж байгаа нэг бидний авч явж байгаа нэг ажил үүрэг гэж ойлгож байгаа. Үзэж болно. Тэгээд одоо манай аав байж, миний эмээ өвөө байна, миний найз нөхөд байна. Аль би тэрнтэй тэдэн онд энэ үйлдвэрт хамт ажиллаж исэн те. Энэ маань тэр байна шүү дээ. Гэд одоо хүмүүсийн одоо нэр мэдээлэл биднэрт аягүй чухал байгаа. За бид нар л яг хөдөлмөрийн баатрууд, хувьсгал тэмцлийн ахмад зүтгэлтэн гавьяатуудынхаа нэрийг бол олцсон байгаа. А зарим тохиолдолд энэ хүмүүс маань хэдэн он төрөөд хэдэн онд нас барсан те. Бас мэдээлэл биднэрт бас аягүй чухал байгаа. Махбала Бадамхан нарын бүтээлүүд нь 1967 онд Дархан хотын музей анх байгуулагдахад дэлхийн тавьсан үзмэрийн 70-80% нь дангаараа эзэлж байсан түүхтэйг эцдэг. Энэхүү түүхэн гэрэл зургуудаар гаргасан үзэсгэлэнгийн нээлтэнд ерөнхий боловсролын сургуулийн Ахлах ангийн 40 гаруй сурагчид хүрэлцэн ирж оролцсон юм. Өнөөгийн залуус Дархан хот хэрхэн хөгжиж ирснийг харуулах түүхийн үнэт өв гэрэл зургуудыг үлдээж чадсанд тэдний сэтгэл өндөр байна. Үнэхээр гоё лээ. Дархан аймгийнхаа үүх түүхийг өөртөө ингээд судлаад бас хичээлийг хамрагдуулаад үзэж чад үнэхээр гоё юм. Сэтгэл маш гоё байна. Од сургуулийн 11-3 ангийн сурагч. Өнөөдрийн нар хэмжээнд оролцсон ангиар орсон сэтгэл юуг ойлгож байгаа, мэдэрч байгаа. Дархныхаа түүх тэгээд хизээнээс үүсэн байгуулагдаад тэр үйлдвэрлэлд юу хийж ийсэн тэрийг энэ сая бичлэгээр үзсэн. Одоо яг байгаа барилгуудаа ингээл яг анх ямар байсан гэдгийг хараад түүхэн зүтгэлтнүүдийгээ бас хараад гоёллаа. Ер нь Дархан чинь залуучуудын хот тэгээд ер нь одоо ч ихсэн амар хөгжиж явж байгаа болохоор амар дуртай энэ хоттой. Энэхүү төр үзэсгэлэн энэ сарын 27 оныг дуустал Дархан улс аймгийн музейд дэлгэгдэх болно. Хөтөлбөрийн дараагийн мэдээ Дархан хотноо 4-р сарын 27-ны өдөр автобус болон суудлын автомашины уран жолоодлагын сонирхолтой үзүүштэй тэмцээнийг зохион байгуулах гэж байгаа юм. За үзэгчтэй бүхэндээ бид тодруулга ажиллахыг Дархан улс аймгийн авч дээрийн төвөөс үзүүлэх гэж байна. За өнөө жил буюу 2025 онд Монгол улсад авч дээрийн салбар үүсэж үүсний түүх 100 жилийн тохиож байгаа. Үүнтэй холбогдуулан Дархан улс аймгийн авч дээрийн төвөөс олон онцлог ажил арга хэмжээг өрнүүлэх гэж байгаа юм байна. За үүнтэй холбоотой мэдээллийг бид тодруулахаар Дархан улс аймгийн авч дээрийн төвийн авч дээрийн хялтын улсын байцаагч чойдонд уулзж байна. Танд өдрийн мэндийг хүргье. За тэгэхээр миний сонсноор бол уран жолоодлагын сонирхолтой тэмцээн уралдаан, за том аврын тээврийн эрслийн авто парад гихчлэн олон ажлыг төлөвлөжээ. За эдгээр одоо уран жолоодлагын уралдаан хэдэнд болох уу? За бүртгүүлэх оролцох сонирхолтой хүмүүс нь хэрхэн яаж холбогдох уу? За иргэд маань одоо хэрхэн яаж үзэл сонирхох боломжтой вэ? Энэ тухай мэдээллийг та дэлгэрүүлэн бас манай үзэгчид хүрэхгүй. За Дархан улс аймгийн авто дээрийн төв, авто дээрийн үндэсний төвөөс авто дээрийн салбар руу хүчтэй 100 жилийн ойг тохиолдуулан 3 төрөлт уран жолоодлагын тэмцээнийг одоо энэ сарын 4 сарын 26-27-ны өдрүүдэд автовокзалын төвд холбоо дээр зохион байгуулах гэж байна. Энэ нь болохоор Дархан улс аймгийн тамгын газар иргэдийн хурал мөн Дархан улсын авто дээрийн төвөөс хамтран зохион байгуулж байгаа. Энэ дээр автобус,
суудлын автомашин, том оврын ачааны автомашины ийм 3 төрөлд уран жолооллын тэмцээнийг зохион байгуулах гээд бид бэлтгэл ажил хангацсан байна. 4 сарын 26-ны өглөө 10 цагаас ачааны автомашины парад буюу цуваг Дархан хотын төвөөр ингээд иргэдтэй сонирхуулж парадын үйл ажиллагаа явагдаад 27-ны өдөр буюу бүтэн цагийн өдөр нь суудлын автомашин автобусны төрлөөр уран жолооллын тэмцээний автовокзалын төлөвлөлтөөр зохион байгуулна. Энд болох тэр төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хөвшил, тээвэрлэгч гэрээт аж ахуйн нэгжүүдийн жолооч нар хамрагдахаар бид нэр өдөртөмжөө гаргаад ажиллаж байна. За оролцох сонирхолтой хүмүүс хэрхэн яаж уулзаж бүртгүүлэх вэ? Ер нь тооны лимит ч юм уу төчнөөхөн оролцуулна гэсэн тоо байгаа юу? За бүртгэлийг одоо 22-23-24-ний 17 цаг хүртэл нийт 3 хоногийн хугацаанд бүртгэл явагдаж байгаа. Тооны хязгаар бол одоохондоо бид нэр тоо хязгаарласан зүйл байхгүй байгаа. Энэ бүртгэлийг Дархан автоэрийн төвийн пэйж хаяг буюу мөн 9904 45 99 98 88 66 гэсэн утсаар холбогдож бүртгэлээ хийлгэж тэмцээн оролцоонд оролцох болно. За сая бас та онцолж хэлж ирсэн. Төрийн болон төрийн бус компаниудын жолооч нар гэж байгаа. Тэгэхээр энгийн иргэд бол оролцох боломжгүй гэсэн үгтэй. Жолооч мэрэгчлэр ажиллаж байгаа хүмүүс орсон гэдгийг таас онцлоод хэлэхгүй. Дээрээс нь нөө мэрэгсэн жолооч уу одоо энгийн бас компани байгууллагад ажилладаг жолооч уу гэдгийг. За энэ бол яг түрүү хэллээ шүү дээ. Төрийн болон төрийн бус байгууллага мөн хувийн хөвшил, тээвэрлэгч аж ахуйн нэгж байгууллагын зөвхөн тэр ханианд байгаа жолооч нар хамрагдана. Энэ дээр жолооны үнэлэхтэй, тухайн английн жолооны үнэлэхтэй, зөв талтай өрүүлэлттэй тээврийн хэслэр оролцох боломжтой. Иргэдэг бол бид нэр энэ удаад бол оролцуулахгүй тийм өдрөмж гарсан баг. За энгийн иргэд үзэгчид бас үзэж сонирхох юмсан мэдээж сонирхолтой уран жолоодлого хийх байх гэж бодож байгаа. Тэгэхээр энгийн иргэд бол энд ирээд бол хаанаас нь ч хамаагүй үзэж сонирхох боломжтой гэсэн үг үү үзэгчд маань. Тий энэ нээлттэй та бүхнийг 100 жил тохиолдуулсан бас бидний томоохон арга хэмжээний нэг болсон уран жолоодлогын тэмцээнийг дарханчууд болон бас бусад газраас чөлөөт ярьж үзэж сонирхож нэг өдөр ч гэсэн хамтдаа өнгөрөхийг та бүхнээс уриалж За байна. та бас доор гарч байгаа утасны дугааруудаар холбогдоод эндгүү уран жолоодлогын уралдаанд оролцох бүртгүүлэх боломжтой юм шүү. За ингээд удахгүй болох гэж байгаа. За тэмцээн уралдаануудад нь амжилтсан ярьсан баярлалаа тань. За баярлалаа. Мэдээллийн хөтөлбөр бизнес мэдээлэлээр үргэлжлэнэ. Малчны хотноос таны гарт уриатаагаар хишиг мах сүү цагаа эдэний дэлгүүр шин дархан шинээр ашиглалтанд орсон найрамдал хотхны 5 дугаар блокийн 1 давхурт үе талгаа нээлээ. Хишиг дэлгүүр нь гарал үүслийн гэрчилгээтэй эрүүл ахуйн бүх чанар шаардлагыг хангасан мах сүү цагаа эдэг өдөр бүр шинээр нь танд худалдаална. Өөх мах нь алгалсан шинхэн үхэр хоньны мах, дайвар бүтээгдэхүүнүүд, төрөл бүрийн савлгаатай бууз банш, дахиа гахааны мах, шууд чанахад бэлэн толгой өршөөр, хоньны гулууз, үхрийн гуй, үхрийн ястай цул мах гэд махан бүтээгдэхүүн өргөн сонголттой байна. Хишиг дэлгүүр нь махан Хүсгэл аймгийн сумдаас, Дархуул аймгийн сумдаас авч ирдэг учраас амт чанар сайтай байдгийг онцолж байна. Түүнчлэн малчны хотноос авч ирсэн үнэний шинхэн сүү, тараг цагаан эдийг нийлүүлнэ. Дэлгүүрийн нээлтийн урамшууллаар худалдаа авахчдаа бэлэг барьж 5 дугаар сарын 1-ний хүртэл 100 сая төгрөгийн худалдаа авалт хийсэн хүмүүст цуглаан олгож супер азтан тодруулна. Дэлгүүр одоо чанарын стандарт гарал үүсэл гэрчлэгээтэйгээ бүх юм бэлэн байгаа. Тэгэл чанар сайтай юм зараа гэж хичээж байна. За дарханчууд тэгээ манайхаар үйлчлүүлнэ. Чанар сайтаймаар үйлчлэнэ. Хишиг дэлгүүр нь тоодохгүй бүтээгдэхүүний төрлөө өргөжүүлэн хүнсний ногоо, нарийн ногоо, бусад хүнсний бүтээгдэхүүнийг нэг дор худалдаалах юм. Махан бүтээгдэхүүнийг газар дээр нь жижиглэх, машинд хүлчилгээгч үзүүлж байна. Шинээр нэгдсэн дэлгүүрийн хаяг шин дархан номин худалдааны төвөөс батлоо явах зам дагуу найрамдал мастрын хотхны 5 дугаар блок буюу батлон руу харсан талд үүдэн байрлалтай. Харилцах утасны дугаар 9940 82 86. Малчны хотноос таны гарт хишиг мах сүү цагаан эдэний дэлгүүрээр үйлчлүүлнэ. Бид та бүхэндээ орон нутгийн чанартай мэдээ болон зарим бизнес мэдээллүүдэд танилцууллаа. Харин одоо уламжлалын дагуу хөтөлбөрийнхөө энэ хэсэгт цаг агарын мэдээлэлээ хүлээн авна.
Бид та бүхэндээ уламжлал ёсоор цаг агарын мэдээлэлээ танилцууллаа. Та бүхэн орой бүрийн 19 цагаас Дархан улаан болон Төвийн Бүсийн хэмжээних мэдээлэл цаг агарын урьдчилсан мэдээлэлээ Төвийн Бүсийн мэдээллийн хөтөлбөрөөс хүлээн авч үзэх боломжтой шүү. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. Маргааш энэ цагтаа эргүүлцгаая, баяртай өцөгчтэй.